Сайн мэцхан өрх үзэгчтэй энэ телевизээр зүгтсээ үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хоггүй туул голмын аян нийгмийн идэвхтэй залуус төрийн бус байгууллагын хамт олон маань зохион байгуулж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 31 байгууллага хамтарч оролцож байгаас одоо хүрэлцэн ирсэн байгууллагууд маань өөр өөрсдийн газар болон цэвэрлэх байгууламжуудыг одоо та бүхэн харж байгаа энэ өөрсдөө сонгож аваад одоо өөрсдийн одоо хоггүй туул гэмээр энэхүү гол аян маань голын мань аян эхлэхээр бэлэн болж байна. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ одоо энэ 31 байгууллагын хамт олон маань яаж энэхүү туул голоо гоё цэвэрхэн болгох вэ гэдэг талаас ярилцаад тун удахгүй одоо энэхүү цэвэрлэгэнд гарах болно. Ингээд та бүхэн тун удахгүй хараарай үзэгчтэй. Ингээ эрхэм үзэгч та бүхэн харж байгаа өнөөдөр уран бүтээлчдийн бас төлөөлөл болсон дуучин Нотон жаргалын хүрэлцээсэн байна. За баярлалаа. Тэгээд нийгмийн идэвхтэй залуус хэмээх одоо төрийн бус байгууллага миний бие болон бас нэг 6 найзын хамтаар ингээд болоолаа үүсгэн байгуулсан. Тэгээд бид нар бол нийгэмд идэвхтэй тэгээд нийгэмд хэрэгтэй бас тийм зүйлүүдийг нийгэмд одоо идэвхтэй тийм залуустайгаа хамтарч хийя гэсэн урайндаар өнөөдөр анхны том аян хийж байна. Тэгээд хоггүй туул голмын гэсэн урайндаар River Beach-с Зайсангийн гүүр хүртэлх 5 км газрыг одоо хойд урдгуу одоо маш сайхан цэвэрлэж наадмын өмнө одоо Улаанбаатарынхныгаа маш сайхан цэвэрхэн одоо газар бас наадамлуулъя гэсэн зорилго тавьсан. Тэгээ ер нь бол ганцхан наадамч бас туул гол маань яг манай одоо Улаанбаатарчуудын одоо ундны их ундрах шүү дээ тий. Тэгэхээр бас туул гол маань сайхан цэвэрхэн байвал бас манай одоо биднэрт бас их хэрэгтэй, бидний өөр хүмүүст маш хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд бас их том буян гэдэг ч юм маш сайн үйл ажиллагаа л да энэ. Тэгээ бид нартай нэгдэж маш олон залуучууд одоо та бүхэн харж байгаа ихний ээлжинд танаа NTV телевиз гэхэд 33 хүн ирсэн байх шүү дээ бид нартай хамт тулгуулыг цэвэрлэх гээд. Тэгээд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад нь маш их баяртай байна. Одоо нийгмийн идэвхтэй залуус төрийн бус байгууллагын өмнөөс маш их баярлж байна. За энд онцгой байдлын яамныхан бас энд хог цэвэрлэхээр ирсэн, туул голоо цэвэрлэхээр ирсэн бүх хүмүүсийн амь насыг одоо хариуцаж бас онцгой байдлын ажилтнууд маань бас ажиллаж байгаа. За регбигийн холбооны одоо Монголын залуу тамирчид бас офтоор бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байна. Тэгээд Монгол ээжтэй телевизийн за хаан уул дүүргийн төгсөлт үйлчлэгний компани ажилчид бас одоо бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байна. Одоо дахиад өшөө тийм мундаг залуучууд одоо бас цуваагаар ирж байна л да. Ийм групп болсон манай одоо энэ аянд нэгтцгээсэн. За тэгээд ямар ч та бүхэн өөрсдийн залуучтай болон бас Монголын залуучтай бас идэвхтэй бас энэхүү үйл ажиллагаанд дахин оролцож байгаа. Тэгээд юу нь л туул голоо сайхан цэвэрлсэн байгаад бол тий биднес л ундын уснаас гадна бас гадаад хүмүүс одоо энд явдаг болохоор сайн мэдж байгаа тий. Тийм тэглэв яах вэ? Тэгээд чамайг ч гэсэн даас манай нийгмийн идэвхтэй залуус клубийн гишүүн басанд маш их баяртай байна. За маш баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За тэгээд бас уран бүтээлчдийн нэгэн нөлөөлөл болсон бас шүдэгч бас энэ хүрэлцээсэн байна. Тэгээд өнөөдөр зохиолч хүн туул голоо аврья бас дээрээс нь туул голоо сайхан цэвэрлэх хоггүй болгох гэсэн тийм өрөөтэйгээр энэ нийгмийн идэвхтэй залуус хөтөлбөрийн хамт олон маань бас зохион байгуулж байна. Энэ талаараа сэтгэлээ олцгоо. За энэ бол ер нь миний өөрөө зохион байгуулсан ажил, санаачилсан ажил биш ээ. Тэг ийм сайхан ажлыг залуус өөрсдөө доороосоо итгэх зүтгэлээрээ өрнүүлээд тэгээд ямар ч тийм нэг улс төрмөр байхгүй тийм хин нэг үнэ эрх ашиг байхгүй яг цэвэр их орноо хайрлаа туул голоо хамгаалъя гэсэн тийм сайхан нэртэй тийм хөдөлгөөн өрнүүлээд намайг урьсан болохоор тэгээд ийм сайхан ажилд өчигөө хувь нэмрээ оруулах гэсэн үднэс ирсэн. Тэгээд би багасаа л би өөрөө Улаанбаатарын унган хүүхэд учраас миний одоо үдсэн хамгийн үзэсгэлэнтэй гол бол тоолгол. Тэгээд багасаа уншиж үдээ өрсөн шүлэг маань дорны их 10 наригч яваа холонгийн мөнгөн аяг шиг гараас чинь тоолын уснаас амсах юмсан гэж тий хайртай бүсгүүхээ гарыг хүртэл тэгж мөнгөн аяг шиг гээд тэгээд тэр мөнгөн аяг шиг гараас амсах тэр аршаа нь энэ дэлхий дээр байгаа хэдэн мянган голоос ганцхан тоолын усыг онцолж хэлсэн байдаг нь зүгээр ч нэг тийм сэтгэл хөдлөл гоё үг биш гэж би боддог. Тэгээд нийт Монгол их оронд маань бол мянган гол байдаг ч гэсэн ус усны ихэн тоол гэж би боддгийн. Тэгээд
одоо Монгол орны зүрх нь Улаанбаатар. Тэгээд зүрхнийхээ дундор цохилт нь олж урсдаг туулга бол учраас ганцхан Улаанбаатарынхны ч юм уу өөрөг ерөөсөө биш туулга оллын цэнхэрсэн сайхан усыг нийслэлдээ ирсэн хүн болгонд хардаг. Тийм болохоор цаашид энэ хөдөлгөөн улам их хэрчээ авч туулгалаа бүтнээр нь аврах тэгээд ганц удаагийн биш те байнгын ерөөсөө хоггүй байлгах юм бол ус өөр одоо их ундраган цэвэр байвал энэ гол бол цаашаа ширэхгүй те одоо мөнх ингэж орсож байгаа гэж бодож чинь. Тийм болохоор энэ сайхан санаачлагыг цаашаага ингээд нэг нийт монголчууд маань аваад яваасаа гэсэн үднэс би оролцох гэж ирсэн. Тэгээ бүр бэлэг өөртөл бэлдсэн. Объект ер нь мэдэж авбаа хааванаас хаавар зөөрөө цэвэрлэнэ гэсэн бай. Гэхдээ би бол ер нь мэдээлэл их багтаа ямар ч байсан ирээвэр би ч хүртэл гэсэн тэгэхээр нэлээд л хол газар авах гэж бодож байна. Тэгээд энэ одоо нэг удаа ингэж цэвэрлэхтэй биш хажуугаар энэ машинтаа өнгөрч байгаа хүмүүс хүртэл бас нэг уусан ундааныхаа савыг цонхороо гаргаад шидчихгүй байх тийм бяцхан ч гэсэн ухамсар төрөх тийм үлгэр жишээтэй ажил болоо гэж би бодоод байна. Тийм болохоор энэ соролцлох гэж ирсэн телевизийн та нарын ч гэсэн үүрэг бас л цэвэрлэгэнд аяга том ханд гэж бодож байна. За тэгээд ямар ч сан нийгмийн идэвхтэй залуус энэ хөдөлгөөний хамт олныг бас дэмжиж сайхан ажиллаж байгаа чинь маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Эрхэм үзэгч та бүхэндээ нийгмийн идэвхтэй залуус төрийн бас байгууллагын тэргүүн Батмөгтэй уулзаад энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагааны талаар үзэгчтэй хуваалцгаа. За юуны өмнө энэ нарлаг сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай төрийн бас байгууллагын зүгээс зохион байгуулж байгаа хоггүй туулга гол мэн гэдэг анхны аян маань бас айгүй амжилттай зохион байгуулж эхэлж байна. Тэгээд компаниуд маань болон ер нь залуус маань бас ийм үйл ажиллагааг бас их хүлээсэн болов гэмээр харагдаж байна. Ер нь бол өөрснөө идэвхтэй санаачлагаараа бас их ирж байна. Тэгээд бидний зорилго болохоор ер нь Монгол улсын залуусын тоо хэд үлээ те тэр залуусыгаа одоо нийгмийн үйл ажилд идэвхтэй оролцуулж чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх энэ тэгээд хотынхаа гол сайхад бас анхаарал тавьдаг болоосаа гэдэг үүднээс ийм зүйлийг ухамсарлуулах үүднээс ингээд зохион байгуулж байгаамаа. Дараагийн ямар ажлуудыг ер нь танай төрийн бас байгуулагч зохион байгуулах гэж байна. Ер нь залуучтайгаа уриалан дуудсан ямар үйл ажиллагаанууд хийх гэж байна. Тэрлэр үзэгчтэй хуваалцгаа. Тэг бид нар санаачилсан зүйлс бол их байгаа. Гэхдээ эхнийх нь болохоор туулгалын аян маань байгаа. Дараагийнх нь маань болохоор мэдээж бас нийгэмдээ хандсан. Гэхдээ бид нар энэ үйл ажиллагаа болохоор эхний ээлжинд судалгаа явуулж судалгаа явуулсныхаа үндсэн дээр бид нар шатлсан байдлаар ингэж яг олныг хамарсан ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулнаа. За маш их баярлалаа. Тэгээд нийгмийн идэвхтэй залуус төрийн бас байгууллагын хамт олон маань дараагийн ажлууд нь амжилттай авах хэрэгтэй. Та бүгд бас ажлын өнөөс өнөр амжилт хүсье өрөө. За танай байгуулагчсан болон бусад идэвхтэй оролцож байгаа бүх залуустаа энэ өдрийн мэндийг хүргээд бас баярлалаа гэж хэлье.
За ингээд өнөөдөр бид бүхэн туул гол ямар ч залуучууд маань 31 байгууллагын залуучууд маань хүрэлцээж бас бид бүхэн хогийг бол өөрсдөө чадах чинээгээр цэвэрлээ. Тэгээд ямар ч энэхүү зохион байгуулсан та бүгдэд маш их баярлалаа. Тэгээд нийгмийн идэвхтэй залуус төрийн бус байгууллагын хамт олонтой дахин талархал илэрхийлж байна. За маш их баярлалаа. Тэгээ та бүгдийг ч гэсэндээ ингээд сайхан хамт олноороо маш олоолаа ирээд бас туул голынхаа одоо их хоон байлаар бохор байсан бүх хогуудыг цэвэрлцэж өгөөд ажлаа амжуулаад энэ их ажлын ажгаар те одоо сонгуул монгуулах гээд дараа телевизэнд бол аюух ажил байгаа шүү дээ те. Тэгээд тэр бүх ажлаа бас ингээд орхитуулаад бид нартай хамт нэгдээд сайхан цэвэр цэмцгэр Улаанбаатарын талаа хүчин зүтгэсэнд бас маш их баярлалаа. Тэгээд та бүгдээ ажилд ч гэсэндээ үргэлж өөдрөг сайн сайхан тэр бүхнийг хүсэн ирээё. Одоо миний зүгээс уран бүтээлч байгаа зүгээс энэ телевизтэйгээ үргэлж холбоотойос ажилланаа. За өөрсдөө маш их баярлалаа. Тэгээ манай НТV телевизийн хамт олон маань одоо энд өөрсдийнхөө ажлыг дуусгаад бэлэн болоод дууссан байна. Тэгээд та бүгдтэй бас ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд бид бүхэн ямар байгууллагын хамт олон байлаа? НТV. За дахиад нэг хэлчихье. Бид бүхэн ямар байгууллагын хамт олон байлаа? НТV. За ингээ НТV телевизийн хамт олон маань өнөөдөр туул гол хоггүй сайхан цэвэрлээ. Тэгээд та бүгдтэй маш их баярлалаа. Тэгээд энэ хүү нэвтрүүлгийг үзэгч та бүгдтэй маш их баярлалаа. За өнөөдөр бид бүхэн туул гол ямар ч залуучууд маань 31 байгууллагын залуучууд маань хүрэлцээж бас бид бүхэн хогийг бол өөрсдөө чадах чинээгээр цэвэрлээ. Тэгээд ямар ч энэхүү зохион байгуулсан та бүгдэд маш их баярлалаа. Тэгээд нийгмийн идэвхтэй залуус төрийн бус байгууллагын хамт олонтой дахин талархал илэрхийлж байна. За маш их баярлалаа. Тэгээ та бүгдийг ч гэсэндээ ингээд сайхан хамт олноороо маш олоолаа ирээд бас туул голынхаа одоо их хоон байлаар бохор байсан бүх хогуудыг цэвэрлцэж өгөөд ажлаа амжуулаад энэ их ажлын ажгаар те одоо сонгуул монгуулах гээд телевизэнд бол аюух ажил байгаа шүү дээ те. Тэгээд тэр бүх ажлаа бас ингээд орхитуулаад бид нартай хамт нэгдээд сайхан цэвэр цэмцгэр Улаанбаатарын талаа хүчин зүтгэсэнд бас маш их баярлалаа. Тэгээд та бүгдээ ажилд ч гэсэндээ үргэлж өөдрөг сайн сайхан тэр бүхнийг хүсэн ирээё. Одоо миний зүгээс уран бүтээлч байгаа зүгээс энэ телевизтэйгээ өргөж холбоотойос ажилланаа. За өөрсдөө маш их баярлалаа. Тэгээ манай НТV телевизийн хамт олон маань одоо энд өөрсдийнхөө ажлыг дуусгаад бэлэн болоод дууссан байна. Тэгээд та бүгдтэй бас ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд бид бүхэн ямар байгууллагын хамт олон байлаа? НТV. За дахиад нэг хэлчихье. Бид бүхэн ямар байгууллагын хамт олон байлаа? НТV. За ингээ НТV телевизийн хамт олон маань өнөөдөр туул гол хоггүй сайхан цэвэрлээ. Тэгээ та бүгдтэй маш их баярлалаа. Тэгээ энэ хүү нэвтрүүлгийг үзэгч та бүгдтэй маш их баярлалаа. Яаш. Өөч бодогтой авчихсан хайчгаа. Байж байхаас бэлэг болчихлоо. Дуусчлаа. Амар хогоолаа.